За сайн байцгаана уу? Би нөгөө савнуудаа, хунцар савнуудаа ингээд усныхаа сав ихэлгээд дахиад ингээд ногоо тарих гээд байж байна. За энэнийхээ энэ доотлих нь энэ үзүүрт нь усныхаа хоолойны үзүүрт нь ингээд төлөнгийн одоо шатад гарсан нүүрсний хог юм болоо да. Энэ одоо ийм хийчихсэн. Энийг Европод болохоор энэ гэрт тарьсан модны доор дээр нь энэ доор нь ингээд хийгээд өрсөлдөө айгуу хийсэн байх юм байна лээ. Энэ болохоор усаа бол доош шууд нэвтрүүл чинь агарын солилцоо сайн явагддаг. Тэгээд дээрс нь хүччихаар нөгөө хар ялаа шаваад ахгүй айгуу сайн юм бэлээ. Би энийг болохоор хөнгөх юм байна. Тэгээд энэ доотлих нь үзүүртүүний шороо хийхгүйгээ шороогоо юмнээд энийг хийчгээд байж байна. За ингээд өнөөдөр би цэцгийн өрсөлдөө хийх гэж байна. Хүүхдүүдийнхээ өгсөн энэ сайхан цэцгийг тарих гээд байна. Энэ 2024 он хүртэл хугацаатай энэ аюу гоё юм том цэцэг гардаг юм гоё цэцгийн өөр байгаа. За энэ бас ийм гоё цэцгэлдэг юм өнгөөр цэцгэлдэг юм гоё цэцгийн өөр байгаа. Энэ 2024 он хүртэл хугацаатай хүүхдүүдтэй айгүйх баярлалаа. Ингээ хүүхдүүдийнхээ өгсөн өрнүүдээс эхлээ тарих гэж байна. За тэгээ манай энэ төхөл 24 сарын 1 хүртэл сунгацсан. Тэгээд одоо хуучин өргнүүдээ одоо авахж гаргаж ирдэг болсон. Одоо гадагшаа гарч өөр авч чадахгүй байгаа болохоор тэгсэн чинь нэрээ 2017 2019 2014-өөс 15 он 13-аас 14 он гэсэн өрнүүдээ гарч ирсэн. Энэ болохоор яншууны өр байлаа. Яншуу нэг луун шиг энэ дороо ийм цагаан луун гардаг юм яншуу. Тэгээ энийг бол навчин мэднэ, энэ үндсийн мэднэ. За энэ болохоор энэ радик, энэ болохоор салаатны өр. За ийм өрнүүдээ одоо суулгах гээд байж байна. За энэ болохоор энэ өвөл идсэн тарганы савнууд. Би ингээд тарганыхаа савнуудыг ингээд аваад цоолоод тэгээд хавар өрсөлдөөгээ хийгээд хайчихна. Тэгэл намраас эхлээл дахиад энийгээ цуглуулаад тэгэл цоолол дотор талынх нь болохоор юм хонцор, гадна талынх нь болохоор ингээд цаас юм бэлэн. Гэхдээ энэ цаасын гадна талынхын цаалыг хуулаад авчихад болох юм бэл. За ингээд өрсөлдөөгээ хийх гээд байж байна. Та бүхэнд бас амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.